та бүхнээр агуулan айлтгая. Би сэтгүүлч Бадарчин Жаргалмаа. Өнөөдөр үзэгч та бүхэнтэйгээ уулзаж студиээр ярилцахаар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Эрдэнийн Матуйлыг урьсан байгаа. Урилгыг хүлээж авч хүрэлцээсэн танд баярлалаа. Баярлалаа, урьсан явдалд. Тэр яс Улаанбаатар хот маань бас найрсаг Улаанбаатар гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөр хэрэгжиж ихсээс хойш Улаанбаатарчууд маань ер нь хэр найрсаг болж байгаа гэж тайлах вэ? Юуны өмнө хөтөлбөрийнхаа тухай эхлээд ярих нь зүйтэй байх гэж бодож байна. Ер нь хөтөлбөр бол Улаанбаатар хотод ирэх аялагчид, жуулчдын тоог, зочдын тоог л нэмэгдүүлэх. Өөрөөр хэлбэл бид өнгөрсөн 25 жилд бол аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл гэж нэлээд лоозгонж ирсэн. Энэ явдлыг яг одоо хэмжигдэхүйц бодит ажил болгохоор ийм хөтөлбөр баталсан. Түрүүн хэллээ одоо аялал жуулчлал тэргүүлэх чиглэл гэдэг яг юу гэсэн үг. Тэр тэргүүлэх чиглэлийг яаж хэрэгжүүлэх гэдэг нь их тодорхойгүй явж ирсэн. Бид нар бол их тодорхой хэмжигдэхүйц ийм зорилтууд тавьсан. 2020 онд бол 2 сая аялагчид зочдыг авъя, жуулчдыг авъя. 2030 он гэхэд бол 5 сая аялагч, жуулчин зочин авъя. Би чамд энийг зүгээр сонирхолж хэлэхэд мөнгөн дүнгээр бас ярих хэрэгтэй. Манай аялал жуулчлалын газрын тооцоогоор бол хийсэн ер нь аялал жуулчлалын одоо байгууллагуудын хийсэн судалгаа тооцоогоор бол нэг жуулчин ирээд Улаанбаатарт нэг хоногт $198 зарцуулдаг. Өөрөөр хэлбэл зочдууд авч яан, хоол авч яан, таксигаар үйлчлүүлж яан юу л гэдэг юм тийм ээ. Бараа бүтээгдэхүүн авч яан. Гэх мэтчлэнгийн жишээгээр бодоход $198 нэг хоногт. 7 хоног гэж бодохоор ч одоо юу гэдэг юм. $1000 гаруй болж байна одоо $1200 ч юм уу доллар болж штэ. За тэгэхээр 2 сая жуулчин 7 хоног гэд бодох юм бол энэ бол одоо 2 тэрбум гаруй долларын худалдаа авалт хийнэ гэсэн Улаанбаатар хотоос. Одоо нөгөө хоол унд нөгөө махч нав нөгөө сүүгийч нь хэрэглэн нөгөө хүнс ногоогч нь хэрэглэн манай дэлгүүрүүдээр үйлчлэн бар ресторануудаар үйлчлэн таксигаар үйлчлүүлэн айлын байшин түрээслэн зочдууд л байна гэдэг ингээд 2 тэрбум доллар 2 тэрбум 400 орчим ч юм уу долларын орлоготой болгоно шүү дээ сая долларын. Хэрвээ 2030 он гэдэг одоо бидний төлөвлөж байгаа тэр зорилтод 2030 он түрээ 5 сая жуулч авчна гэвэл бид нэг 7 тэрбум долларын орлого зөвхөн аялал жуулчлалаас зөвхөн аялал жуулчлалаас нэг өрхөд бол дунджаар одоо $20,000 ногдож байгаа. Нэг өрхөд дунджаар $20,000 бизнес ногдож байна гэсэн үг. Одоо би ач холбогдлын яриад л да ойлгох гэдэг. Одоо бид нар нөгөө маха экспортлж гарья гэж одоо яриад байх хэрэггүй. Одоо хэн нэгний царайчлаад байх хэрэггүй. Яг бол 5 сая хүн ирээд мах хэрэглэх гэдэг нь шүү дээ. Тэгэх юм бол одоо манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалт бол экспортлогч байна гэсэн үг. Үгүй экспорт гэдэг чинь бол хил давуулгыг хэлээд байгаа юм биш. Өөр валютаар харилцахыг хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр эндээ авчарч байгаа л экспортлж байна гэсэн. Өөрөөр хэлбэл махаа зөөж гаргаж байхаар та нар ирээд эндээс авчихаа л гэсэн үг байхгүй юу. Сүүгээ зөөж гаргаж байхаар та нар ирээд манай сүүг уучгаа. Манай төмс хүнсний ногоог хэргэлцгээл гэж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр ингээд бодохоор бол ерөөсөө одоо орлого, бизнес ер нь Улаанбаатарт бол нэрээ үнэхээр ядуур байхгүй бол ажилгүйд л байхгүй бол одоо бид энэ улиг орц одоо ярьс болсон ярианаас салах болно гэсэн үг. Одоо нэг уул уурхаанаас хувь заяага дүүжлүүлсэн байгаад байхгүй гэсэн үг. Тэгэхээр ач холбогдол нь ийм тэгээд ийм хэмжигдэхүйц юм байгаа юм. Тэгэхээр бид нар энийг хөтөлбөрийг боловсруулж иргэдийн уралд өргөн бариад манай иргэдийн уралд дэмжиж одоо бид хэрэгжүүлэх явж байна. Одоо өөрөө чинь асуултанд хариулъя. За яг үнийг хэлэхэд бол ер нь зочломтой зан гэдэг бол уг нь Монголын брэнд юм байна. Монголын брэнд их сонирхолтой нь бүр 13 дугаар зуунаас брэнд байсан. За. Ийм брэнд юм байна. Сэн 1919 онд одоо Майскими гэдэг хүний бичсэн орчин цагийн Монгол гэдэг номон дээр байдаг байхгүй юу? Майски тэр номон дээр юу гэж бичсэн байдаг вэхээр Монголын зочломтой занг ингээд хүн тэр зочломтой зангийн амтыг мэдрэхээр шүү дээ тийм ээ. Ерөөс бүх стресстэй айлгад. Бүх одоо юу гэдгийг ер нь гайхалтайгаа сэтгэл сэрэгдэг гэж. Та Монголд очиод бол хүмсэх зан гэсэн үнтэй бараг таарахгүй дээ гэж.
За ууралсан хүнийг бол ер нь олж харахгүй дээ гэсэн ийм зүйл битсэн байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ бол манай брэнд. Ер нь бол энэ брэнд байгаагийн учир шалтгаан их ойлгомжтой л да. Бид чинь нөгөө нүүдэлчин зочинд их дуртай. Яг бол мэдээ хүргэж ирж байна. Сонин хачин авцарж өгч байгаа учраас бид нар хизээний тийм нүүдэлчдэд одоо зочдод дуртай байсан. Чингис үед алтан гэргээ гаргаж ийлээ. Одоо яг үндэ дэлхийд хөрөнгө оруулагчид, худалдаачид, бизнесэд хамгийн одоо баталгаа гаргаж бүр тэрийг хааны нэрийн өмнөөс баталгаа гаргаж аюулгүй байдлыг хангаж суулч манайх шүү дээ. Алтан гэргээ хэн ч алдаж болохгүй. Ямар сандаа тэр үед бол 18 настай одоо охин одоо уут дөрөн алттай бол Монголын эзэнт гүрний альч өнцгөөс альч өнцг рүү аюулгүй хөрнө гэж одоо ингэж яригддаг ийм гүрэн байлаа шүү дээ бид нар чинь. Одоо өнөөдөр одоо тийм нийлэнгүй манай хөдөөний иргэд бол тийм чанараа их сайхан хадгалсан байна. Жуулчд бол Улаанбаатар дэрэнгүүтээ одоо хөдөө харах л мөн болдог. Улаанбаатарт бол ер нь энэ сүүлийн 70 жилд их хэвдэрсэн юм байна. Ер нь их инээдэг хүмүүс ховорцсон байна. Ихэнх хоорондоо ямар сандаа гадаадд жоохон удаад ирсэн монгол хүн ингээд нисэх онгоцны буудлын дээр хараад ингээд угтж байгаа хүмүүсийг харахаар нэг тийм зодчих гэж байгаа юм шиг тийм нэг л их хөмсөг зангидсан, нэг л их бүрдзий суус байх юм гээд ингэдэг байхгүй юу. Тэгэхээр зэрэг тийм учраас л нөгөө найрсаг Улаанбаатар хэдүүлээ одоо найрсаг байя. Яг бол хэлээд байгаа юм. Би бас сая хэвлэл мэдээлэлээр ярихдаа хэлсэн. Бид нар өстэй ямар ч мөнгө зарахгүйгээр мөнгө олж болж байна. Зөвхөн лайтайхаа инээгээл найрсгал байж. Энд бол ерөөсөө мөнгө зарахгүй. Тэгэхдээ бид бол саяны хэлдэг 7 тэрбум доллар болохгүй. Инээгээд бас учир байгаа ах тийм ээ. Бид бас сайхан инээгээл хоосын дээр суугаад авах ш ирсэн зочиндоо хоолтой ундтай байлгах, үзэх харах юмтай байлгах заашгүй шаардлага байгаа. Яг тэр үднээсээ найрсаг Улаанбаатар хөтөлбөртөр нь юу хамрагдаж байна? Яг өөрөж хэлдэг. Ер нь бол тий. Тэгээ нэг сайхан инээгээд үзүүлэх юм байна. Юу үзүүлэх вэ? Гэхдээ эхлээд инээх нэг чухал бай. За сайн байна уу та? Тий, сайн байна уу гэд. Ягаад гэвэл зэрэг их сайн аюул жуулчлалын судалгаар харахад найрсаг байгаа улс руу жуулчин маш их чиглэгддэг. Хамгийн гол. Үзэх харах юмнаас эхлээд эрдэнэ найрсаг юм уу гэд. Эрдэнэ найрсаг бол тийшээ жуулчих. Найрсаг биш бол жуулчин 2-3 дахин бага байдаг гэж. Нэгдүгээр. Тэгэхээр үндсэн нөхцөл байх нь. За одоо инээлээ огтлаа. Ирлээ юу үзүүлэх вэ? Сайн байна. Одоо тийм учраас жишээ нь бид нар юуны өмнө одоо үзүүлэх фестивал наадмуудаа нэмэх гэж байна. За. Энэ хөтөлбөрөөр. Одоо энэ жил бол бид нар 4.7 тэрбум төгрөг гаргах гэж байна. Түүхэндээ анх удаа Улаанбаатарт орж байгаа аялал жуулчлалд зориулсан нөгөө одоо бол ивент гэдээ яриа сурччихдаг тийм ээ. Энэ янз бүрийн төрөл бүрийн арга хэмжээ фестивалууд хийх гэж байна. Тэгэхгүй бол манад ганцхан наадамтай байгаад байдаг. Нөгөө жуулчин чи ганцхан наадам үзчихэд бас явчих их харамсалтай байгаад байт юм байна л да. Тэгээ бид нар энэ жил яаж яах вэ гэхээр зэрэг ерөөсөө 6 сарын сүүлээс авахуулаад 8 сарын дунд хүртэл 2 сарын хугацаанд ерөөсөө хагас бүтэн сайнгүй фестивалтай болгож байна. За. Одоо best of одоо англиар нь хэлээд байна л да. Best of талын бүжиг, best of морин хуур гэдэг ингээд морин хуурын том фестивал, талын бүжгийн том фестивал, одоо юу гэдэг юм ардын дууны том фестивал, Дээлтэй Монгол наадам. Дээлтэй Монгол наадам. За бүр нэг онцолж хэлэх юм бол энэ жил 8 сарын 8-нд ердөө энэ төв дэлхийд байхгүй уг нь манад байсан 220 жил явагдчихсэн даншиг наадмаас ирэх гэж байна. 8 сарын 8-нд. Энэ бол буддийн соёлын дэлхийд байдаггүй наадам. Энийг бид хийдэг байсан. Тэгээ энийг бол энэ 90 жил тасалдсан. Тэгээ энэ жилээс бид нар энийг одоо сэргээх гэж байна. Нэг талыг таатаа сонсогдож байна л да. Тийм үнэхээр одоо бас бид өөрийн гэсэн брэнд дэлхийд таниулаад одоо зочдгийчтэй өгтөж яваад тэдний мөнгийг одоо аваад үлдчих тэр боломж байгаа байна. Гэтэл яг үнэхээр одоо тэднийг даах ачаал бидэнд байна уу? Бидний нэгсэх буудал ямар байгаа вэ? Бидний зочид буудлууд ямар байгаа вэ? Үнэхээр одоо олон улсын түвшинд хүрч гэнэ үү? Эргээд яг нэг хүмүүстэй хүрч үйлчлэх хүмүүсүүд маань найрсаг үеч чадах уу? Одоо энэ чинь одоо асуудал. Нөгөө аюул жуулчин маань ирдэг. Энд одоо муухай ааштай угтахаас гадна 3 цаг төгжрүүлэхэд бол одоо
тэр жуулчин бол дахиж эргэж ирэх тухай ойлголт байхгүй шүү дээ. Тийм ээ. Айгүй бол тэгэл онлайнаар цацсан шүү дээ. Тэр Улаанбаатарт очиод бол 3 цаг төгсөрдөг. Тийм нааш ярээрээ. Нөгөө наадманд очиж үзэх гэсэн чинь бүр баларсан гэдэг ингээд. Тэгтээ тийм учраас энэ жилээс бол бид нар бүр аюул жуулчлалтай зориулсан нийтийн тээврийн шинэ үйлчилгээ гаргана. Өнгөрсөн жил бид нар аюул жуулчлалтай зориулж жуулчин цагдаа гэдгийг ажиллуулсан. Шууд үр дүн харагдаж байгаа байхгүй юу? Яасан гэхээр одоо шинэ жуулчны тоо нэмэгдээд эхэлсэн. Өөрөөр хэлбэл тэдний энэ цагдааны үйлчилгээ тэрийн үйлчилгээ их найрсаг юм байлээ. Нөгөө бид нар оюутнууд ажиллуулсан, нөгөөдөл чинь сайхан үйлчлээд ингээд явуулсан. Шууд нөгөө найрсаг байдал нэмэгдэнгүүт жуулчны тоо 10% өсөж чинь гэж. Энэ жил гэхэд бол сая Берлиний одоо тэр аюул жуулчлалын дэлхийн том үзэсгэлэн худалдаан дээр очсон 16 оны жуулчны Европын жуулчны захиалга дууссан. Монголд ирэх. Өөрөөр хэлбэл ерөөсөө одоо байгаа нөгөө чиний хэлдгээр одоо байгаа хүчин чадалтай аваад ерөөсөө тэгээд одоо өөр нэмж авч чадхааргүй дууссан. Тэгээд одоо тулчаад. Тэгээд одоо тэр чинь бол тэр үзэсгэлэн худалдаа нээгдэх үйт юм байлаа шүү дээ. Тэгээд сая намайг явсны дараа аюул жуулчлалын компаниудын эхний хэсэг нэрсэн яаж нэгсэн чи ерөөсөө бид нар бол захиалгаар дараатай байлаа гэж. Дараатай байлаа гэж ингэж байна. Тэгээд яг одоо ямар ч байсан одоо эхний энэ жил байгаа хүчин чадлаараа л авъя. Гэхдээ жуулчин нэг онцлог байд юм байна. За зарим нэг бэрхшээлийг бол энэ жоохон орлоо одоо ядуудын оронд бол ойлгох юм байна болчихно. За нэг л юм хэзээ ч хүлээн зөвшөөрч чаддаг. Найрсаг усаа ойлж чаддаггүй. Тэрнээс гоота за яа их өмнөхөр одоо энд бас одоо бас жоохон хөгжлийн хоцрогдол байна ч гэдэг юм уу те бэрхшээл байгааг бол ойлгодог. Тэгвэл бид сайхан энийгээ дэвэл тэр сайхан сэтгэлтэй байна. Энэд бас их учир байна тийм. Би чамд нэг юм хэлээ. Ихэр нь яагаад найрсаг гэдэг. Яг л энэ бол бизнес байхгүй. Одоо зарим нэг хүмүүс шүүмжилт юм л да. Одоо Америкт одоо астдаг чэдэн шиг нэдгээ гэж. Хүн харахаар ингээд инээчээ тэгэл цаашаа харахаараа яг тэгвэл энэ бол бизнес гэдгийг Америкт маш сайн ойлгодог. Тэгвэл би нэг Монгол иргэн надад тэжээсэн Америкт байсан бол. Гэхдээ яах вэ? Астдаг чийдийн шиг ч гэсэн инээж байгаа нүүр царайны дунд амьдрах их сайхан байдаг юм байна. Тийм ээ? Хүмүүс ингээд харахад сайхан инээгээл. Тэгээд тэр бол үнэхээр одоо нэг тийм зодчих гээд байгаа юм уу те? Нэг л бүр зүгээр цөмсөг зангидсан хүмүүсийн дунд удаа яваад ирэхээр яг стресст ордог. Энэ бол үнэхээр тэг чухал анзаармаар зүйл байхгүй. Инээж аваад мөнгө салах нь шүү дээ тийм ээ. За тэгээд зургуулаар тэрүүгээр жоохон бас энэ жоохон засахгүй жоохон бүдүүлэг ойлгочих гэдэг. Энэ бүхэндээ хэлэхэд бол яг нь соёлын асуудал. Тийм ээ. Тийм үстэй тийм. Тэгтээ бас эдийн засгийн утгатай л гэж. Одоо ингээд таатай ярихаа за Улаанбаатар хот ч одоо 6 сараас ахвал найр наадам шоу цэнгэн хийгээд эхэлчих нь байна. Нөгөө одоо хотын бүтээн байгуулалтын ажил гэдэг юм уу тэр ажлыг ер нь хийн гэж одоо нөгөө талын усууд асуу шүү дээ. Өнгөрсөн жил найр наадмаа хийсэн. Наадмаа хийдэг бид. Гэхдээ өнгөрсөн жил зам барих хурд саараг үздэг тийм биз дээ тийм ээ. Замаа амжаал барьсан. Одоо бол бид найрлагаач хийж чадчихээн, бүтээн байгуулалтаач хийж чадчихээн. Хамгийн гол нь хооронд нь зөв уялд болж байна. Тэгэхээр зөв уялдуулахын тулд бүтээн байгуулалтын ажлыг хэдийнээс эхлэе гэж бодож байна. Өнөөдөр гадаа сайхан дулаахан байна шүү дээ. Үгүй энэ жил ерөөсөө одоо ингээд 4 сараас эхэлнэ л дээ. Тэгээд яг нь ер нь бол манай хувийн хвшлийнхэн бол тэртээ тэргүй жоохон дулаан өдрийг алдахаа байлаа шүү дээ. Бүр тэгж ярих юм бол бид зогсоох гээд дийлхэ байлаа. Ерөөсөө хувийн хвшлч нь бол цаг алдахгүй яваад ордог болчихсон. Тэр утгаараа бол энэ жил бүтээн байгуулалт нэлээд эрт эхэлнэ. Тэгээд бид нар бүр бүтээн байгуулалт эрт эхлэхэд зориулаад одоо ачаа тээврийн асуудлыг шийдэж байна. Одоо юу гэдэг юм барилга барих одоо бүтээн байгуулалтын ажлын зөвшөөрлийн асуудлыг бид шийдэж байна. Жишээ нь эх 7 хоногоос ихэд бол одоо яг нөгөө барилгын зөвшөөрөл олгодог үйл ажиллагаа нь Mobicom-ийн утасны дугаар авч байгаа юм шиг л болох гэж байна бид нар. Ийм том өөрчлөлтүүдийг хийж байна. Төсөв мөнх хүнд байна гэж яхад зэрэгцээд болсон нийслэлээс бурхан шашны музей байгуулах тухай тийм ээ үлэг гүрлийн музейг нүүлгэн шилжүүлэх тухай асуудал яригдаж эхэллээ гэдэг бас шүүмжил өчтөр бас жоохон өрнөлөөлтөө өнгөрсөн баасан гарагт тийм ээ. Энэ тал дээр та ямар тайлбар хэлэх вэ? Тэгэхээр нэг юм байна. Гадны хүмүүс бас тэгдэг байхгүй та нарт үнэхээр үзүүлэх юм маш их байна. Үзүүлж чадахгүй. Сэн өндөр гигэн зан базар бол энэ өндөр гигэн зан базар гэдэг нь дэлхийд дуусгацсан үе юм байна. Ялангуяа одоо Азийн урлаг соёлыг сонирхдаг тэр одоо Европ
Хойд Америкийн одоо хүмүүсийн дунд соёлын одоо судлаачдын дунд бол энэ манай Микеланжело юм байна л да. Одоо саяхан хэдэн сая еврогоор үлээ зарагдлаа шүү дээ. Би ч баярлж ил одоо шууган болохт нашгүй. Яг doktor тэр ийм мундаг орчуудтай гэдэг чинь бол сенсац болж явах хэрэгтэй юм байна л да. Тэгэхээр бид нэр тэгээд дээрээс нь сая бол өнгөрсөн жил 375 жилийн ойгоор сардгийн хийдээс бид нэр өндөр гэгэний урланг олсон. Манай Улаанбаатарын нэг туйрыг оллоо. Нүүж явсан нэг туйрыг оллоо. 400 гаруй үзүүр олдвор олдлоо. 2 метр өндөртэй чулуун баримлууд олдлоо. Энэ бол нэлээд шууган болж байгаа зүйл. Тэгээ бид нэр ерөөсөө энэ зан узрынхаа энэ гайхамшигтай энэ ер нь Чингис тэрний дараа соёлын салбарт бол Чингисийн зан узар юм байна л да. Тэрэндээ зориулсан музей тавья гэдэг байхгүй. Тэгвэл энэ одоо соёлын жуулчлал маш их нэмэгдэнэ. Одоо ийм гайхамшигтай. Бага юм үзүүлдэг болох гэдэг. Үзүүлдэг болгоё. Дээрээс нь манай уран зургийн сан бол одоо бүр маш их нэмэгдсэн. Одоо бид нар ерөөсөө баг хэтрүүлж хэлэхэд Лувраас дутуугүй уран зургийн галерей барьчих боломж байж байна. Тийм үү? А биднэрт бол үнэхээр дэлхийд бол динозаврын ховор олбортой улсууд. Тэр динозаврын ховор олбороо бид тавьмаар байна. Гэхдээ бид нар бол тэрийг тэрэлжид байгаа Мэлхий хадныхаа хажууд тавья гэдэг санал. Яг одоо зураг нь бол Мэлхий хаднаас яг өөдөөс нь Мэлхий хад шиг ийм музей хийж байгаа байхгүй юу? За. Ийм гайхалтай гоё одоо зураг хийсэн манайх эскиз хийсэн. Яг доктор Мэлхий хад дэлхийд байхгүй хадны тогтолцоо байхгүй юу? Тэрийг ингээд тодруулж авахгүй юу? За. Тийм одоо зураг хийж байна. Ингээд ийм зүйлүүдийг хийя л гэдэг. Тэгэхээр энэ бүхнийг хийх одоо боломж бол хотод байгаа гэсэн үг тийм ээ ер нь бол. Үгүй ерөөсөө хувийн хвшлийнхэн ч хийж штэ. Хэрвээ энийг одоо та нар хийх юм бол бид нар хөрөнгө оруулаа. За. Тэр нэг төсөө мөсөв гэдэг байгаа ч юм. Ерөөсөө манай хувийн хвшлийнхэн бол зан узраагаа шүтдэг одоо хувийн хвшил. Манай хувийн хвшлийнхэн ч бол зан узраагаа шүтдэг юм байна. Үгүй бид ерөөсөө хамаагүй давхад орё. Тэр Мэлхий хадыг чинь бид нар хэрвээ зөвшөөрвөл бид хөрөнгө оруулчихъя, хийчихье. Тэгээ тэнд нь хажууд нь бас палеонтологийн хүрээлэн хүүхдүүдтэй үлэг гөрвлийн 90 үеийн сургалт хийдэг. Судалгаа хий. Тэгээд нөгөө тэр тэрэлжийн одоо тэр байгалийн цогцлбор чинь өөрөө бүр цаанаасаа захиалга юм шиг тийм гоё цогцлбор байхгүй юу? Одоо бүр гайхамшигтай гоё цогцлбор. Эд битгэхгүй хүн эдгээр ухтан гэдэг шиг бид нар байгаа юм бас төвөл гэж дэлхийн нийтэд харуулж чадахгүй байх тийм үү? Тэр хоёрыг Мэлхий хадад харуулж л та. За. За юутай ч бас найс Улаанбаатар хөтөлбөр бас амжилттай хэрэгжиж байна. Энэ бүхэнд бас Улаанбаатарчдын оролцсон маш их байгаа гэдгийг үзэж та бүхэн бидний ярианаас ойлгосон байх гэж бодож байна. Хоёулаа 2 дахь дөрөв оръё. Та бас 1990 он цагаан морин хувьсгалын үеэр бас гол тэмцэгч байсан хүний хувьд өнөөдөр энэ улс төр төсөөд байгаа ч гэдэг юм уу? Өнөөдөр нь олон нийтийн дунд иргэний нийгмийнхний дунд үүсэж байгаа нөхцөл байдал дээр ямар дүн шинжилгээ хийж байна вэ? Магадгүй хувьсгал гэдэг үгийг бид нэг их хэрэгэлдэг болж байна. Маш их хэрэгэлдэг болж байна. За татвараа битгий төлж гэдэг юм уу? Уриалга явагдаж байна. Бидэд тэмцэх хэрэгтэй гэдэг үг сонсогдож байна. Бид хувьсгал хийх ёстой гэдэг үг сонсогдож байна. Энэ бүхэн дээр та өөрөө үнэхээр тэр 90 оны үед хувьсгал хийж авсан хүний үед ямар үг хэлмээр байна? Тэгэхээр зэрэг манай нийслэлийн иргэдийг л аюул руу чирсэн ийм хүчирхийлэл үүмэн самуунал гарахгүй л болвол тэр тайвнаар үзэл бодлоо илэрхийлэх бол ердийн зүйл. Бүр ердийнөөр орохгүй одоо бид одоо үйлчлдэг болсон тэрэнд. Одоо би засаг дарга болсноос хойш харах юм бол одоо талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулахад бол ямар ч саадгүй болсон. Манай цагта тараахаа болсон. Манай цагта бүр үйлчлдэг болсон. Тийм ээ бүр одоо очиод бол тэр жагсаал цуглааныг хамгаалаад талбай дээр навцраад бусад хүмүүс бусад одоо зүгээс одоо тэр жагсаал цуглаан руу дундуур нь өмөлгчтэй гэсэн. Тэгээд хамгаалаад ингээд жишээ нь одоо трактор комбайнтай орж ирэхэд манай замын цагдаагийнхан ч бүр мегалагт одоо ерөнхийлөгч урд явж байгаа юм шиг л ингээд сайхан тосч аваад ингээд сайхан замын чөлөөлөд оруулж ирээд будааг нь асгуулад тэгээд нөгөөдөл ч буцаад явлаа шүү дээ. Баярлаа гэж хэлээд ийм бос. Энэ бол бид нар ойлгох хэрэгтэй. Энэ бол ердийн л зүгээр. Зүгээр л арчилсан нийгэмд байдаг. Энэ бол үнэхээр тэгж ярих юм бол сайхан үзэгдэл шүү. За. Гайхалтай. Яг бол бид Төв Азийн цээжин дээр арчлаа гайхуулж байна. Улаан
Чингисийн талбай чөлөөтэй хүмүүс нь үжил бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Ерөнхийлөгчөө зүгээр огцруулыг чөлөөтэй ярьж байна. Засаг дарга зүгээр өөрөөсөө чөлөөтэйгээр шүүмжилж байна. Үгүй энэ зүгээр л арчил байхгүй. Одоо энэ сурах цаг болсон. Харин нэг л зүйлийг хэлж байгаа. За энийг хүчрхийл болгож явахыг зөвшөөрөхгүй шүү. Ингэх юм бол харин таслан зогсооно. Хүчрхийлэл рүү турхирсан хинтээ ч хариуцлага тооцсон шүү. Та ер нь ийм өнгө аясаг ажил уу? Хүчрхийлэл рүү турхирч байгаа. Яг хөөрөд одоо тэгэл зарим нэг одоо нэг тийм овлоггүй улсууд би жишээ нь бол би нэг зүйлд харамсдаг юм аа. Энэ ерөнхийлөгч байсан инквирт. За. Энэ хүн ингээл одоо ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаас хойш энэ улс орныг ингээл өмнө самуун руу бүр байд хүчээр л турхирлаа шүү. Хүн чинь солонгост байгаа зү. Одоо мэдгүй одоо хануугааг нь би яаж боддог. Одоо энэ ТV9 л одоо зуурлаа л төр. Тэгээд ерөнхийлөгч байхдаа би хэлжсэн үгнүүдийн сайн мэднэ. Бүр хэлжсэн үгнүүд нь тэр бүр баримтан дээр ч байж байгаа. Одоо хүмүүс санаж байгаа бол эргээ санах юм бол нөхцөө үндсэн хуулийнхаа дагуу л явъя. Хуулаа л барьж шүү гэдэг байлаа шүү дээ. Одоо тэгээд ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсны дараа төрийн эргэлт хийе гэдэг. Гэхдээ тэр хүн л ерөнхийлөгч байх заяатай биш шүү дээ. Одоо яах юм бэ? Ард иргэн сонгогдсон. Тэгээ яах юм бэ? Хэн нэгэн сонгуульд ялагдаад ингээд хүчрхийл рүү турхираад ингээд ивэл тэгвэл энэ улсын орон хизээ амар заяагаа үзье. Гэхдээ яагаад тийм энд байж байгаа нялх хүүхдүүд төр аюултай юмд өртгөл яах юм? Гэхдээ Украиныг бидний хажууд жишээ байж шүү дээ. Хүчрхийлдэ автцсан балраа сууж байна. Иргэний дайнд орцсон сууж байна шүү дээ. Тэр Сирд иргэний дайн болцсон сууж байна шүү дээ. Тэр Араб даяар иргэний. Тэнд хичнээн олон гинжингүй хүн насурч байна. Хичнээн олон гинжингүй хүмүүс хөнөөгдөж ан насаа өргөдөж байна. Газар дээрх там болж хувирчаад байж шүү дээ. Би ч гэсэн танаас санал нэг байна тийм ээ. Бид үгээ хэлэх тэмцэх хэрэг нь бидэнд байгаа. Гэхдээ хамгийн гол нь бид цус урсгах хэрэг бидэнд байхгүй. Тэр бол өстой уучлаарай байхгүй гэдэг бол хатуу хэл. 90 оны хугацааны үеэр тухайн үеийн төр засгийг барьж байсан эрхмүүдийн бас тэр зөөлөн болгох хүрээнд энэ хувьсгал биднэрт өнөөдөр алтчлаг авчирч өгсөн баг тийм ээ. Яг өнөөдрийн төрийн эрх барьж байгаа усуудад тэр ноён нуруу тэр бодлого байгаа юу? Та юу гэж бодож байна? Тантай хамт тэмцэж явсан нөхдөд шүү дээ тийм ээ. Байхаар барах уу 90 оны арчилсан хувьсгалыг бид хийхдээ нэг зарчим ирсэн. Бид ямар ч тохиолдолд хүчрхийл хэрэглэхгүй гэдэг дээр хатуу байсан. Зөвхөн эрхчдийн зүгээс одоо Батмунхгүй л одоо 3 сарын 9-ний элсгэлэнгийн тийм эгзэгтэй үед уулт хийж ирсэн. Гэхдээ бидний зүгээс бол ерөөсөө хичнээн гомдолтой байлаа. Бид хүчрхийл рүү явуулахгүй гэдгээ бид бол хатуу барьдаг байсан. Тэгж ярих юм бол тэр үед бол жагсаал цуглаанаа бид өөрсдөө хамгаалдаг байсан юм шүү дээ. Жагсаал цуглаананд ямар нэгэн өдөө хатгалгаад өмнө саман бодох гэхэд бид өөрсдөө таслан зогсоодог байсан юм шүү дээ. Бид одоо жишээнээс 90 оны 7 сард анхны сонгуул боллоо. Ардын их хурлын 343 суудлын 430 суудлын 34-ний авлаа. Ердөө сонгуулийн дүн бол үнэхээр одоо пал хэтэл үнэхээр урамгүй дүн гарсан. Тэглээгээд гомдож хүчрхийл хий, төрийн эргэлт хий гэж ёстой хизээч гүйж байгааг байхгүй. Бид нар тэргүүлээд маш их. Тийм учраас бидэнд одоо шаардах их байдаг. Асуудал байхгүй. Та нар эсэргүүцлээ илэрхийлэл хэнийгээ огцруулна гэж ярих уу те юугаа ярих нь бол та нарын эрх хэрэгчээ бидний та бүхэнд авчирч өгсөн тэр эрх. Тийм учраас одоо бид тэр эрхийг шийднэ. Харин бусдын аюулгүй байдалд аюул учруулахыг бол одоо уучлаарай. Яг дүүлээстэй өмнө самуунаар хэн хохирд юм? Жирийн иргэдэл хохирд юм. Тэр хутгсан, тэр өдөөн турхирсан инх баяртангуудууд алгуулт юм аа. Сайн яг шиг Сеулд алгуулад зүхтах газартай тэд нар. Газаргүй улсууд хоорондоо бие биенийг сүйдэл суух байхгүй. Тийм учраас би бол хариуцлага тавьж хэлдэг. Ер нь бол манай үндсэн хууль дээр төрийн эрх мэдлийг үндсэн хуулийн бус аргаар авахыг хатуу хоригдсон байдаг шүү дээ. Иймэрхүү үг яриатай улсуудад бид бол хариуцлага тооцсон гэдэг бол би хайр наргуулдаг. Их хурлын гишүүн багтааж хэлжсэн. Одоо ч хэлнэ. Таас их хурлын гишүүнч байсан. Одоо Улаанбаатар хотыг бас удирдах явж байгааг хад магадгүй зүгээр өнөөдөр энэ чигсаал цуглаан хийж байгаа хүмүүсийн юу нь худал байна гэж харж байна. Гэхдээ тэр үнэн худлыг болоо л шүү дээ. Нэх одоо шүүх гэдэл те одоо юу гэдгийг тэр нь буруу ярьж байна, энэ нь зөв ярьж байна гэд тэгвэл шаардлагагүй гэж би үздэг. Би бас нэг одоо зарим нэг иргэд бол одоо ингээд иргэд ирээд л одоо талбай дээр бөөллөө өдр гэдэл ингээд имзэглээд ах юм. Энэ чи би харчсан
Улаанбаатарт амьдарч нарчилсан Монгол улсын иргэн. Энэ Чингисийнхаа талбай дээр очиод өөрөө тайван замаар бол ямар ч одоо өөрийнхөө санаа бодлыг ямар ч хэлбэрээр илэрхийлэх хэрэгтэй. Одоо хотын дарагдаа дургуучвал аваачаа тэр чүүчил одоо юу гэдгийг мануухаа босгоод шатаагч хэрэгтэй. Тийм ээ? Зөвхөн бусдын эрх хэрэгчлөөг хөндлөж тайван л хийдэрийг. Тэгвэл ямар ч асуудал байхгүй. Би нэг суух гэдэг юм л да. Хэрвээ та өнөөдөр хотын дарга чимээ хурлын гишүүн болоогүй жирээний иргэн байсан бол энэ болж байгаа үйл явц үнэндээ бол өөрийгөө одоо тэр нөгөө талд нь тавиад үзээч л гэж юм л да. За хэрвээ чи надаас ингэж асуухаар бол яг үнэ хэлэхэд би энүүхэндээ хэлэхэд бол Иран дотор хэтрүүлэг их бий. Захиалга их байна. Тийм ээ. Жинхэнэ ард түмний хүсэл эрмэлзэл ховорхон байна гэж хэлэх гээд байна уу та? Чи өөрөөр хэлбэл надаас ингэж асуугаад байна л да. Тийм учраас би бол энэ дээр цэцгэрмээргүй байна л гэдэг байхгүй юу? За. Тийм биз дээ. Зүгээр л үгийг хэлвэл. Хэл тайвнаар илэрхийлж ивэл хүссэн үг нь хэлвэл. Ингэ хэрэгтэй шүү гэдгийг л би хэлэх гээд байна. Батгуулээ нийтийн тэмэр чинь болохгүй байж штэ гэж эндээс орлоод идэл та сонсохгүй бол хэцүү ээ. Гэхдээ харин тийм Сонсож байгаа юу? Гэхдээ сонсон хэлцээр хийн. Гэхдээ тэд нар чинь тэгэл болохгүй ажил хаяна. Гэхдээ би сонсохоос өөр яах юм? Тэгтээ хэдүүлээ хичнээн хэцүү байлаа гэсэн. Биднэрт бол 90 онд тэмцэж байгаад ер нь хүчирхийлэл рүү явъя гэдэг шаардлага бол манайхан дундаас их гардаг байсан юм шүү дээ. Тэгэхэд үгүй. За энийг л үгүй шүү. Би жишээ нь нөгөө санаж байгаа бол тэр жил энэ Чингисийн талбай дээр трактортой орсон. Трактортой ч гэсэн. Тэгэхэд инквери ерөнхий сайд байсан. Өөр инквери хэлсэн үг гэдэг шүү дээ. Одоо хүчирхийлгүүгээр одоо үндсэн хуулиар баримтлаа шүү. Тэр үгийг чинь өнөөдөр та хэлээд байгаа юм. Тэгжэлээ шүү дээ. За тэгсэн чинь миний таньдаг одоо нэг хэдэн зарим нэг одоо хүмүүс орж ирлээ. Тэрэн дотор одоо хуучин зэрэг албаас уусч явж байна. Офицер ус уус. Тэгээ хэллээ л дээ. Одоо төрийн эргэлт хийх хэрэгтэй. Тэвч энэ үзэгдэл чинь олон жил болж штэ. Ягд манайх энд ингээд нэг тийм одоо гайхаж хандаад байгааг би сайн ойлгохгүй. Байгаль болдгоо штэ. Тэгээд тэд нар тэгж л одоо төрийн эргэлт одоо бид бэлэн байна. Та биднийг удирд. Би тэгтэн хэлсэн. За би та нарт нэг л юм хэлье. Хэрвээ та нар төрийн эргэлт хийх гэж оролдох юм бол би хэдийгээр инкверттэй тэмцэж байгаа ч гэсэн би инкверт шууд шаардсан шүү. Та нарыг баривчил хуулийн хариуцлага хүлээлгэх гэж шууд шаардсан шүү би та нараас. Тэр үед би шууд нүүрэн дээр нэлжсэн. Өөрөөр хэлбэл намайг удирдах гэхгүй тэр хувьсгалыг. Тэр төрийн эргэлтийг л удирдах нь л дээ би. Би бол та нарыг шууд баривчлах шаардлагыг би ерөнхий сайд инквер тавина шүү гэдгээ би шууд хэлчихсэн. Би яаж тэмцлээ гэсэн тийм ээ хизээч юм төрийн эргэлт мэргэлт гэсэн хүчирхийлэл рүү явахгүй шүү. Жишээ нь одоо хоёлаа бодоод үзье та. Нэг одоо намд төрийн эргэлтээр засгийн эрх авч болдгийм болвол тэгвэл арчилсан тайван сонгуул байхгүй болно үстэй. Дараагийнх нь тэр аргаар л авна үстэй. Монархизм руугаа явчих тийм ээ. Гэхдээ тэгээс үүдэл иргэний дай болдог байхгүй. Ердөл энэ хэрхэнд байгаа юм. Та нар тэгэл иргэдээ очиж сайн хэлээ л дээ. Бид нар яга сайн хэлжлээ шүү дээ. Бид нар анхныхаа сонгуульд 10% санал авч ирсэн. Гэхдээ бид нар олон жилийн ууггүй сонгогчтойгоо ажилласны дунд өнөөдөр эрх мэдлээ барай сууж байна. Зүгээр төвчээр л хэрэгтэй гэдэг. Тэгэд иргэд рүү гэв. Иргэд ухаантай. Зөв бурууг нь ялгаад өгдөг байхгүй юу? Тийм учраас бол би энийг шаардж байгаа. Дээрэс нь ер нь бол яг большевикууд, популистууд энэ хүчирхийлэл энэ үг яриа юунаасаа гайвуулаад энэ нөгөө жуулч нөгөө хөрөнгө оруулагчдыг үргээгээд байна. Нөгөө эдгээр чи аюул бол хоорондоо одоо Украин шиг болж мэдэх нь. Аюул болж мэдэх юм байна. За би энээс л санаа зовоод байгаа. Өөрөөр хэлбэл бизнест минь гайвуулах гэдэг. Тийм учраас бол одоо бид тэдэнд бол би одоо гадны иргэдчилэн одоо жуулчдэл нь бид бол таа бүхэнд амгалан тайван байдал бол хангалттай амлаж чадна гэдгийг бол хэлнэ. Бизнес талаас нь харах ёстой. Тэрнээс тийм учраас бид хүчирхийллийг гаргахгүй байх нь бол ерөөс үүрэг хариуцлага асуудал. Энэ сэдвийг өргөжлүүлээд ярих сонирхол их байна. Данч та тэрийн цаг дуусчлаа л да. Ер нь бол Найрсаг Улаанбаатарын хувьд
хүчирхийлгүй Монголыг бас хүсэж байгаа. Ер нь олон түмэн гэсэн бас Батуулдартаа санал нэг байгаа гэж бодож байна. Бид үгээ хэлэх одоо тийм ээ эрх нь байгаа. Бид тэмцэх, жагсах эрх нь байгаа. Гэхдээ хамгийн гол нь одоо хүчирхийлэлгүй байх зөв тэмцэх ёстой гэж бодод байгаа байхгүй би. Хүн тэмцэж болно, үгүй хэлж болно. Хамгийн гол нь өөрөө эрүүл ухаантай зөв тэмцлийг болгох ёстой гэж бодод байгаа байхгүй. Тийм. Гэхдээ яг хүний ард хэн байгаа юм. Би хиний төлөө тэмцээд байгаа. Миний хүүхдэд аюул учрах хамгийн гол нь өөртөө тэр жагсаал, цуглаан эдгээр чинь бол олон түмэнд хүрэж байгаа нэг хэлбэр байхгүй юу? Санаа бодол үгүй. Тэрийгэ идэл. Тэгээд олон түм рүү хамт хэл. Тэр буруу байгааг нь бол сайн ойлгуул тийм биз дээ, тийм ээ? Энэ бол бүрэн ирэх байгаа ш эрхчлөөтэй. Яг өмнө хэлэхэд бол бидний 90 хонд ийм их зоригтнууд байгаа юм шүү. Тийм ээ? Тэгээ би харин хэлье. Харин амгалан тайван байдал алдагдуулахыг бидний үр хүүхдийн минь аюулын эрсдэл рүү аваачихыг хинт зөвшөөрөхгүй шүү. Ингийн бол хатуу тацалцсан. Хүчрэлдэг штэ тараачдаг штэ та нар цагдаагаа аваашаа жигсаачдаг штэ гэл одоо нөгөө нөхдүүд яриад байгаа л да жигсагчд маань яриад байгаа л да. Зүгээр ийм байдалд хүрэхгүйгээр одоо тэр их хурлын гишүүд нь мэн үү хотын дарга нь гүйж гарчээд нөхдөө ийм биш ингийн ялцсан. Хамаагүй. Би жишээ нь эх 7 хоногт одоо тэр янз бүрийн хүчрхийл рүү уриалж байгаа тэр улсуудтай уулзна. За. Тэгээ хэлнэ. Гэхдээ та нар бол санаа бодлоо Чингисийн талбай та нарын энэ дэр. Та нар зүгээр асуудалгүй илэрхийл. Манай би түрүү хэллээ шүү дээ. Манай цагдаа бол тараадахаа болсон. Манай цагдаа арай л даарч ийн өсөж ийн гэж үйлчлдэг болсон. Тэр нэг 8 одоо тэр одоо хуучин хувьсгалын музейн урт талд тийм ээ одоо нөгөө нэг хэлмэтлийн хөшөөний хажууд Босоо Монгол хөдөлгөөний аюул аврыг гэдэг. Тий. Тэнд бол эмчийн шийдвэр гаргаад 8 хүнийг бол одоо албатай эмчилгээнд явуулсан чинь өөрөө цуглаан тарсан гинлээ манай цагдаагийнх нь надад гэж хэлсэн. Бид нар ерөөсөө тараагүй. Би яг бол цагдаатай хатуу өрг өгсөн байхгүй. Та нар тэр хуулийн дагуу албатай эмчилгээнд явах хэвээр тэр эмнэлгийн шийдвэр гарсан хүмүүсийг нь би тэгээд өөрөө Герман яваад өгсөн л да. А бусдын та нар бол тэр эрх хэрэгчлөөгөө эдлээ шүү. Санаа бодлоо илэрхийлээ шүү гэсэн нөгөө 8-ын цагдаа нөгөө албатай эмчилгээний шийдвэр гарсан чинь шийдвэрээ хэрэгжүүлэх аваа явсан чинь бусдад даргаад буутсан юм байна л да гэж надад хэлээд байна. Одоо эх 7 хоногт би удирдлагын зөвлөрөө яг энэ асуудлыг хэлцэх гэж байна. А тэгээд би бол бүгдд нь уриалж байгаа. Хэдүүлээ зүгээр л бидэнд хүн хүнд гомдмоор одоо бухимдмаар зөндөл биш. Тэрнийхээ төлөө л одоо хүчрхийлүүлдэд үлдгүүлдэд бид яаж амьдрах юм бэ? Би ч гэсэн зүгээр Монгол улсын иргэний хувьд Улаанбаатар хотын иргэний хувьд гэж боддог юм. Аливаа жагсаал цуглаан болохоор яавал заавал жагсаал цуглаан хийж явах хэрэгтэй. Гарчид уулзаад ярилцаад ширээний ард суугаад ярилцаад ард түмэн тэндээс нь зүг буруу шүүш болдгоо гэж боддог л. Тий, ер нь бол жагсаал цуглаан бол олон түмэнд санаа бодлоо илэрхийлэх сайн хэлбэр шүү. Би өөрөө жагсаал цуглаан хийж явсан болохоор жагсагч байсан учраас би сайн мэднэ. Тийм учраас өөрсдийнхөө зөв гэсэн бодсон үйл хэрэгээ тэрүүгээр илэрхийлэхэд бол бидэнд та нарт үйлчлэх үүрэгтэй. Ингээл ойлгох. Гэхдээ за хүч хэрэгжилж болохгүй шүү. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ миний өнөөдрийн зочин нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Эрдэнийн Батүл байлаа. Цаг үеийн асуудлаар засаг даргын санаа бодлыг сонслоо. Танд их баярлалаа. Амжилт хүсье. За анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.